Монголын цагт Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяасан өртөө чонын удам Домбоо мэрэгний хатан Ухаан цэлмэг төгс үзэсгэлэнтэй Алуунгаа хатан байжээ. Алуунгаа хатан 5 сайхан хүү төрүүлжлээ. Гэтэл хөвгүүд нь өсөж том болох тусам хоорондоо муудалцаад эв түнжим нуутай байх болжээ. Ингээд Алуунгаа хүүхдүүдээ яаж эвтэй найртай байх вэ гэж бодож байгаад нэгэн арыг олжээ. Хаврын нэгэн сайхан нартай өдөр тогоо дүүрэн шүл буцалгаад 5 хүүхдээ нуудаг ирвэжээ. Хөвгүүдээ Хайрцаг минь үгүй болоод удсан байхад та дахин 3 хүүхэд төрүүлсэн. Билгүүтэй ах бид хоёр ихэд гайхаж байна хатан их минь. Өөр ширээ цагаар тооноор шагийн туяа цацруулан орж ирээд миний хөвлийг гэлэн таалан гардаг үлээ. Ингээд 3 дүүн төрсөн болохоор дээд тэнгэрээс заяасан 3 хүүмэн гэж боддог үлээ. За хатан их минь би дүүнийг мэдэж авлаа. За хөвгүүд би танад нэг сум тарааж өгье. Та нар миний өгсөн сумыг хугацаад үзтээ. Гэж хэлэн 5 сумыг нэг нэгээр нь тарааж өгөхөд хөвгүүд маш хэлбэрхэн суглаа. Нэг сумыг хугацаад хэцүү байв уу хөвгүүд? Амархан хуугаж байна хатан их минь. Үгүй би танаас таваа багцсан болсон сум үгүй. Та нар миний өгсөн сумыг хугацаад үзтээ. Хатан их хэлэхэд өнөөх 5 хүү нугалж хэлсэнгүй. 5 багц сумыг хугацаад хэцүү байв уу хөвгүүд? Нэг хүч энэ 5 сумыг дуусгаж өгсөн хатан их минь. За хөвгүүд минь энэ сумадаас ганцаа байв. Амархан ядан. Харин багцсан 5 сумыг бат ухайвал бусдад амархан ядан үгүй. Ийм учраас хөвгүүд минь өргөж хоорондоо ихтэй нартай хичээнэгдэж яваарай. За хатан их минь энэ үгийг чинь би санаад явъя. Энэ цагаас хойш Алуунгаахи 5 хүү багцсан 5 сум шиг хүчтэй эв нэгдэлтэй нэг санаатай байцгаа хэмээн амлалт өгчээ. Ийм хүү монголчууд Алуунгаа хатны сумаас сургамж авав. Иш татаж үгүй үр хүүхдээ суруу мужисээ түүх эцгээ.
манар шороноос бурхан гүйсэн